Монгол Ардын намаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчид эргэн төвтэй аюулгүй Чингэлтэй мөрийн хөтөлбөр дэвшүүлэн оролцож байна. Аюулгүй Чингэлтэй дүүргийг бүтээх мөрийн хөтөлбөрөөс дурдвал IoT камер, эмжилтийн мэдрэгч төхөөрөмжүүдийг иж бүрэн суйрлуулах, хотын хөдөлгөөн, бохирдол, эрчим хүчний хэрэглээ, аюулгүй байдлын мэдээллийг цаг алдалгүй авч анализ хийдэг, зохицуулах арга хэмжээ авдаг системийг хөгжүүлэх, удамжид талбай нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийг сэргээгдэх эрчим хүчтэй холбогдсон хэмнэлттэй ухаалаг системээр үе шаттай шинжлэх, ногоон бүс камерын хяналтын системийг ухаалаг болгон хөгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлж, зөрчил гэмт хэрэгээс сэргийлэн аюулгүй найрсаг дүүрэг болох зорилт дэвшүүлж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд инженер техникийн шийдэл зайлшгүй шаардлагатай учраас өөрийн мэдлэг, ур чадвар, хоригдлуулсан туршлагаа зориулан ажиллах зорилттой нэр дэвшиж байна. Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Садвийн баяр сайхан